чихэр, шоколад, одоо зөөлөн чихэр бүгднийг хасаад зөвхөн хатуун чихрийг хэрэглэн жилдээ 20 тэрбум төгрөгийн хатуу чихэр идэж байна. Үүний одоо 91% нь буюу 18 тэрбум төгрөгийг зөвхөн импортын бүтээгдэхүүн эзэлж байна. Тэгээд бид нар нөгөө зочлоод байгаа зангаараа дандаа гадны чихрээ тавгаад өргөд байгаа. Энэ бол ч харамсалтай байна. Бидний харж байгаагаар бол Монгол үйлдвэрлэлээрээ өөрсдөө бүрэн байна. Үндэсний үйлдвэрлэлд хэмжээ гэж уриалгах чинь танаа дээр зочилж байгаагийн нэг гол зорилго бол бас үндэсний үйлдвэрлэлд хэмжээ. Чингис хааныхаа хөрөгийг бид нар залхаасаа гадна Чингис хааны хэлсэн бусдын оёсныг өмсөж бусдын тарсныг идвэл бусдын боол болно гэж Чингис хаан хэлсэн байна. Тэрний чигсаа байгуулаараа өөрсдөө хийсэн юм аа. Хөргөлдөг өөрсдөө дэмждэг. Дэлхийн нийтийн бүх бодлого төлөв явж байгаа учраас та бүхэнд бас баяр хүргээд тэгээ бас чинь реклам туршлаганд ч хувь нэмэр оруулж танаахыг одоо таниулах гэж бас нэгсэн тоо ирж штеп. Сургууль гэлтгүй манайх нөгөө эмнэлэг цэцэрлэгийн ширээ сандал айл өрхүүдийн албан газруудын тавилга тоног төхөөрөмж нийлүүлдэг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүтэн нийлүүлсэн. Сая Дархан уул аймгийн 1-р 10 жилийн сургуулийн тоног төхөөрөмжийг баг дунд Ахлах аймгийн стандартаар бүтэн нийлүүлэлт хийгээд түрүүжин 7 хоногт нийлүүлэлтээ хийгээд бүтэн хүлээлгэж өгсөн байгаа. Ерөнхий боловсролын 66 сургууль, Дархан хотын 9 сургууль, аймаг сумдын 5 аймаг сумдын нийлүүлэлт хийдэг. Оюу толгойтой хамтраад бас оюу толгой нэг ширээ сандал хийж хүлээлгэж өгсөн. За одоо ингээд хөдөлмөр эхлэхэд очиж байгаа саад бэрхшээл юу байна? За одоо яг хөдөлмөр эхлэгээд ингээд явуулахад ажилчид маань нийгмийн даатгалаа бүрэн төлөөд явуулдаг. Нэмэн үртгийн албан татварын жоохон асуудал айгүй их жижиг дунд үйлдвэрлэлийн биднэрт тулгараад байдаг. Нэмэн сая нөгөө ковидын үеэр бол нийгмийн даатгалаа бүтэн төлөөд ажилчдын цалин бүтэн тавиад ингээд явсан. Нэмэн үртгийн албан татвар дээр татварын жоохон өөр шир ингээд гараад байдаг. Ажилчдын нийгмийн асуудал болохоор зэрэг би 2 ажилчнаа сая нөгөө машины жилүүдэд шийдэж өгсөн. Нэг ажилчныхаа байрны үйлчлэгийг шийдэж өгсөн. Одоо би нэг ажилчнаа бүтэн гэр барьж өгч байна. Сая 5 сая 800 мянган төгрөгөөр ажилчтай байх гал бас. Одоо ингээд нэг ажил хийж байгаа юм чинь бас хамт олон заавал ингээд мэгшээд дадлаад ирэхээр нэмийн доктортой ажиллахын тулд нэмээс шийдээд авах. Зөвхөн цалингаар нуугаад байдаг. Сайн ажиллах юм бол хөдөлмөр үнийг бий болгодог гэдэг чинь тийм. Сая 1-р 10 жилийн ажлыг хүлээлгэж өгөхөд манай 2 ээлжээрээ явж ажиллаа. Тэгээд нэг ажилчин маань л тэгэхээр 2 сая 500 мянган төгрөг ажиллаж байгаа. Хөдөлмөр эрхлэх сонирхол хүсэл тэмүүлэл хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь гэж. Ингээд ажил хөдөлмөрчээр чинь танаа ирээдүйд та нар маш том бизнесмен болж болно. Дэлхийн том тэрбумнууд ч тэр том хүмүүс ч гэсэн даа ингээд анхан шатнаас бүх юм ажиллаа хийж сурж ээж. Тэгвэл хотлоо дээд сургууль төгсөөд бас дипломтой ажилгүй яваад байгаа юм шиг тийм. Та нар бол ингээд ажиллаа хийгээд арга амьдралаа явж байгаа сайн залуучууд байна. Баяр хүргэе тийм. Баярлалаа. Бас өглөө үйлдвэрлэлээс хэдэн он хэвчээ болсон даа. Манайх 15 онд бол анх яг энэ чиглэлээр үйлээс ажилласан байгаа. Хэдэн жил ажиллаж байна? 8 жил. Татвартай ажиллаж байгаа. Сайн байна. Ажлыг сайхан байгуулдаг. Энэ юу юм?
Гамбан зурга. Ирээдүйн том корпорац компани суур дандаа энэ өрхийн бизнесээс бас хилжээж болно. Тэм учраас хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүлэл бол хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь юм. Ийм ч учраас энэ хөдөлгөгч хүчийг идэвхжүүлэхийн тулд хөдөлмөр эрх сонирхлыг дэмжих нь одоо төрийн бодлого чиглэл байх хэвээр зах зээл эдийн засгийн зам ёсч юм байх хэвээр. Гэтэл энэ жижиг дунд бизнес эрхлэгчид тулгарч байгаа бэрхшээлийг сонсож тэднийг татварын зээлийн бусад бодлогоор дэмжих нь бол цаг үеийн шаардлага болсон байна. Хамгийн гол нь нэгдүгээр энэ цав тахлын үед бол нэмэгдсэн үртгийн албан татвар болон бусад татваруудынхаа хойшлуулсан тэний дарамтаас энэ олон цөөн ажлын байр гаргаад ажиллаж байгаа боловч энэ дарамтаас салаагүй аж ахуйн нэгжил байж байна. Хоёрдугаарт нь бизнес эрхлэгчид маань бас энэ цав тахлын улмаас болон хүү санхүүжилтийн улмаас санхүүгийн бэрхшээлтэй тулж байна. Ийм учраас итгэлийн зээл, санхүүжилтийн зээл, энэ зээлийн бодлогоор дэмжиж өгвөл манай жижиг дунд бизнес эрхлэгчид маань импортыг орлох үйлдвэрлэлийг эрхэлж байна. Одоо чихрээж үйлдвэрлэж байна. Энэ ширээс хамтлагчдын импортоор авдаг гэсэн. Энэ валютын хэмжээ нь валютын аншийг өсөхгүй байхад оруулж авах юм тийм ээ. Үндэсний үйлдвэрлэл нь цемент нь байна уу, барилгын материал нь байна уу, дотроодоо үйлдвэрлэж импортыг орлож байгаа үйлдвэрлэл болгон гадагшаа өрсөж байгаа валютыг хэмжиж байгаа. Шинэ инновац гэсэн бүтээгдэхүүнийг манайх үйлдвэрлэдэг учраас бүтээгдэхүүнийг ингээд таниулж тий сурталчилгаад бас маш их бас дэмжлэх хэрэгтэй. Тэгээд яг мэдээж манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болгон Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө байдаг байхгүй юу? Манай уцаа тавир гэхтэл одоо уцаа тогтоогоод хэрэглэхээр харс уцаа бариад хүзүүгаар нь өдөөд авахгүй хүүхдүүд ингээд нүүрэндээ нааж уцаа үзээд авахгүй зайнаас уцтайгаа харьцахтай тэгэхээр хүзүүгаар нь өөрчлөлт авахгүй өдөөд авахгүй тий нүдний өвдөд авахгүй хараны түвшний дээр эргэр нөлөөлөх маш давуу талуудтай. Манай ном дарагч гэсэн ингээ хуруу өвдөд авахгүй ном хэр болоод авахгүй бас нэг нөгөөгөөс сулдаж ном унших боломжтой зэрэгс ингээд маш их давуу талтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж юм. Тэгэхээр энэ үндснийхээ юм үйлдвэрлэлүүдийг маш бодлого түвшинтэй гадагш нь бүтээгдэхүүнээ зарах дотоодын худалдаа авалт нэмэгдүүлэх тал дээр маш их анхаарал зүгээр байна. Тэгээ манайх мэдээж мотор үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас мод тарих зорилготой байгаад тэгээ зүжигтэй аймаг сумдад мод тариад тэндээ бас нөө түүхийдэн үйлдвэрээ барьж бас орон нутгийн хүмүүсийн ажлын байраа хангах гал зорилтууд санаачлууд бол гаргаад явж байна. Тэгэхээр тэр бүгдээр ч гэсэн яг төр засаг уялдаа тий ажиллах бас боломжтой.